Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүгд IS Global Sovereign нэртэй ярилцлагын нэвтрүүлэг үс байгаа. Хөтлөгч Батлаа Багдад студид алс байна. Өнөөдөр зоочин маань Даш Звигийн сайн баяр уран зохиолч. Сайн байна уу хаа? Сайн байна уу? За өнөөдөр манай зоочин энэ ийм олон комикстэй ирсэн байна. Энэ юм комикс вэ? Тантай би анх удаа номын баяр танилцсан байна тий. Тэгээд энэ их сонирхолтой энэ комикс нүши зарж байгаа. Шингис хаан гэж зөртөвчтэй тий. Энэ онцгойн юм вэ комикс. Гүн эйгу ингийн шүү дээ. Би нэг олон жилийн өмнө онцлоггүй бол энэний өмнө нэг Чингис хаан комик гарсан юм Монголд 20 жилийн өмнө. За. Тэгэл тэрийг би анх бас залуу үеж жоохон боловсрал хомс үеж үзэл хүүдээ авч өгөөл их гоё комикс байна. Дараа нь ингээ хараад чинь Монгол улс чинь одоо монголчууд чинь бид нар Монголын зургийн өөрийн школтой байхгүй. Тэгэхэд тэрийг нөгөө Японы манга аргаар зурцсан байдаг. Том нүдтэй те бүртэй тийм үжин жамуухт нэг юм том нүдтэй. Танд тарагдаагүй яа. Тэгвэл анх би хараад тэрийг бас анзаарч лээсэн л да. Тэгтээ би залуу байж бас ингээд дараа нь тэр хүн дээр чи айгүй олон энэ би сүүлд нь дахиад сайн уншихгүй юу. Бүр ингээд бас гайгүй болчиход сүүлд нь. Тэгс чин жамуухыг айгүй хэрцгий гаргацсан байх чинь. Ингээл жамуух чинь тийм талн хятан нэг бухимдсан ууралсан тийм баатар яваад шүү дээ. Тэр чин баг нэг Овг аймгийн хаан шахун шүү дээ. За. Тэгээ жамуух чинь юугаар алдарсан байвал жамуух цэцэн гэж алдарсан байхгүй. Тэгээ тийм цэц мэрэгүн хүн гашгацаал орилол тэгэл ямар ч хэрцгий зурцын те нэг юм хүн алах гэсэн л хүн яваал гэдэг. За тэгээд би дараа нь дахиад бүр ингээ нарийн үз чинь их хааныг айгу доош нийцсэн. Тийм комикс байна л. За яагаад би тэр нь тэгж хүн Япончууд хийсэн комикс. Юу тэр комиксыг солонгос хүн хийсэн баг. За. Тий. Солонгос хүн. Тэгээ тэр солонгос хүн хөрхи юу зохиолч биш юм бэл бизнесмен. Зүгээр яг нууц товчоог уншаал тэгэл Монголд нөгөө тухайн үед 20-30 жилийн өмнө зураач нар маш хямдхан байсан. Тэгээ үрж ирж хэдэн Монгол зураач нартай дуудаж авчрал ингэж зур тэгж зур тэр ингээ хийсэн байт. Тэгээ би ерөнхийдөө бодлоо л доо. Энийг ер нь жоохон байдлыг өөрчлөхгүй бол болохгүй юм байна. Тэгээ өөрөө санаачлаад энэ комиксыг хийсэн. Энэ 20 жил бичсэн юм уу энэ комиксыг? Гог 20 жилийн өмнө тэр тэр солонгос хүний комикс Монгол гарсан. Манай энэ комикс одоо гараад нэг жил гарвал болж байна. За тэгээд 19 жил санч яваа юм. Гог тэр 20 жилийн өмнө комикс аваад эхлээд би бодоогүй байхгүй. Сүүлдээ би бас нэг юм хүн чинь залуудаа бас их ногооноор байд юм биш түн чинь. Бас нэг жоохон боловсрал арай өөрийгөө нэг мундаг боловсралтай мундаг гэж бодоод яваад идэм биш. Гэтэл сүүлд нь ингээд тэр комиксыг би сүүлд нь ингээд уншаад үзээд ойлгочихгүй. Ийм комикс байж болохгүй юм байна. Ерөөс энэ комиксыг халъя. Бүр илүү сайн комикс ээ. Нэгд Монгол сургууль Монгол зургийн школ байдаг тийм ээ. Хоёр зохиол дээр нь сайн ажиллая. Зохиолын зүг болгоё гэдэг. Би өөрөө Нью-Йоркийн кино академик кино зохиолын ангийг төгссөн байхгүй. Альва комиксыг кино зохиолоор явуулдаг. Тэгэхээр тэр нөгөө зохиолоо зүв биччихвэл одоо би зохиолоо зүв биччихвэл чи киногоо зүв найруулна гэсэн үг шүү дээ. Чи найруулагч байвал. Чи зураач байвал миний зохиолоор зүв комикс хийх нь шүү дээ. Ерөөсөө зарчим бол юм. Энэ комиксийн юм зурагчийн хэн юм бэ? Энэ гол зур эн чин 4-5 зураач орсон. Тэгээ юу? Тэгээ гол зураач маань энэ байна. За. Тэгээ Эрдэнэ жаргал гэдэг. За. Ерөнхийдөө найз нөхд нь Эркэ гэдэг. Тэгээ энэ бол гол ажлын гүйцэтгэсэн. Одоо гол ажил гэдэг нь карандаш шүү дээ. Карандагийн зураад. За тэгээ контрын тавьсан. За тэгээд өнгийн одоо энэ чин зөрг гэдэг зураач тавьсан. За тэгээд энэ шог зургийн энэ галууд зурсан иллюстратор гэдэг ч одоо энэ баяр магна гэхлээр ерөөсөө юм 4 зураг зурсан байт. Энийг тэгээд энэ хоёр дахь номын энэ артлын. Тэгээд ганц энэ одоо ганцхан энэ зургийг биш үү одоо 10-аас 2-7 хоног зурд. Айгүй юм нарийн
зурсан байгаа. Тий. Тэгээ айгүй энэ зураач нарын ажил маш хүнд хэцүү юм бэл. Би одоо энэ урд нь би зураач нарыг хүндэлдэг байсан. Мундаг хүмүүс байдсан байх гэж би мэддэг байсан. За яг ингээд тулаад ингээд ажиллаад яснаас хойш би зураач нарыг бүр илүү их хүндэлж хайрладаг байсан. Тэгдэнт нэ нийтдээ хэрэг 28 нийтдээ 23 зурвал. Энэ ийм учиртай. Монголчуудаа зориулаад бүр задаргаа сайтай 23 дэвтэр ном хийсэн байдаг. Яагаад 23 болчихов вэ? Уу яг тэгээ нөгөө зохиол маань тэгээ таарчихгүй юу. Энэ англи хэл дээр нөгөө 23 цуврал ном чинь ингээ 2 ботном болж гарсан. Эхнийх нь одоо энд Талын Баатар гэж байгаа. За. Энэ хоёр дахь нь. Эхний 1-ээс 12 дахь нь болохоор Талын хүү гэж байдаг. Тэгэхээр энэ саан хүү гэж байгаа. Тэгээ энэ Баатар гэдэг нь хэр. За тэгээд юм хөдий зураг ордог юм байна. Бүгд номостой нийтдээ. Зураг уу? Тий. Тоолоогүй их чинь. Тоолоогүй. Тоолоогүй маш их олон зураг. Хязгааргүй олон ном. Нөгөө энэ чинь нөгөө тоолнгүүл болохлоо байх л та. Одоо ингээд дундчаар нэг нүүр дээр 4-5 зураг ордог. За. 1 2 3 4 байгаа. За. Зарим дээр 8. За. 7. Зарим дээр ганцхан ч байдэн штэ. Одоо ганцхан гэвэл энд одоо энэ дээр ганц байгаа. Тий. Тэгээ дундчаар 4-5. Нэг нүүрэн дээр 4-5. Номын юм комиксийн текстийн таны гарын байна тий. Тэгээ би өөрөө зохиосон, өөрөө бичсэн тий. Тэгээд та энэ юм түүхэс судлаа юм уу? Тэгс наатай чинь хийх гэж айгу юу яа гэм бэл одоо ингээл өөрийгөө л бахан магтаж суух юм шиг байна л та. За. Нөгөө маш их ном уншихгүй болдгоо болчихсон юм бэл. Тий. Яг цагаан тулах. Тэгээ би эхний дэвтрийг гаргачаад эхний дэвтрийн зохиолыг гарцсан байсан. Эхний дэвтрийг гаргачаад нэг хэсэг зураачтай би тэр пауз авсан. Хэдэн сар. Тэгээ би бараг нэг 60 70 ном уншсан шүү. Тэгээ бүх кино үзсэн. Италиуд хийсэн байт юм байна их хааны тухай. Би нэг Чингис хааныг их хаан гэдэг шүү. Нэрээр юм шүү, тэ. Их хаан гэдэг удаад шүү. Америкчууд нэг 2 кино хийд юм байна. За Японууд хийцэн тий. Тэгээ ингээд Оросууд хийсэн. Тий. Тэгэл ерөөсөө ингээд бүгдийг нь үтсэн. Японууд яг ингээд их хааны тухай биш ч гэсэн хүүхэд насын Японуудыг нь хятадууд хийцэн байдیں۔ 2 3 кино хийдэг ч үлээ Солонгосын кино байдیں۔ Ингээд бүгдийг нь үзээд. За тэгээд нэг 70 80 ном уншаад тэгээ баахан подкаст эднэр үзэж байгаа. Тэгээ зохиол бичиж байгаа. Эхнийхээ нэг бас залуу байсан биз дээ. Чинь 10 жилийн өмнө эхэлсэн байхгүй. Тэгээ эхний дэвтрийг айгүй аятайхан хийчихэд би ботсон байхгүй. За энэ ингэж ажил болохгүй. Би бас их хацтай хүн л дээ. Аа маань эрдэмтэн, ээж маань уран зохиолын багш, орос хэл уран зохиолын багш юм байсан. Хар багаас нь надад айгүй их ном уншуулсан. Нөгөө нэг Анна Каренина, Даймбайн, нөгөө нэг Дубровский, нөгөө нэг Вишневый сад ч гэдэг юм уу те. Энэ бүгдийг би уншсан юм болохоор миний суур гайх байсан л да. Тэгтээ их хааныхаа тухай ном хийхэд тэд нар айгу хомс дутуу байхгүй. Тэм учраас би маш их ном уншиж, маш их кино, подкаст, баримтат кино үзэж байгаад бүх тэр мэдээллийг авч байгаад энэ комиксэнд шингээсэн. За, Чингис хааны юм ямар юм хүмүүс байсан юм бэ? Хаан ямар хүн байсан гэж. Их жирийн штэ. За. Тэгээ айгүй жирийн. Одоо нөгөө хүн болгоны одоо зүгээр нэг 5 настай хүүхдээс асуухад би яг тийм л юм байна шүү дээ. Агуун хүмүүс. Агуун. Цэцмэрэг агуун. Хүн байсан юм уу, бурхан байсан юм уу? За мэдээж хэрэг арай бурхан байгаагүй, зүгээр хүн байсан. Тэгтээ энэ дэд тэнгэрээс заяатай. Тэгэд төрсөн хүн болов гэж би боддتي. Их хааны зайрлаг одоо их хааны зорилго нь айгүй энгийн шүү дээ. За. Би сайхан амьдрахын тулд миний гэр бүл сайхан амьдрах хэрэгтэй. Одоо хүүхэд шүүх. Ах トゥ. Тий. За бид сайхан амьдрахын тулд хөрш зэрэгэлцээ айлууд сайхан амьдрах хэрэгтэй. Энэ
өргөс зэрэглэлцээ сайхан амьдрахын тулд их тал нутаг минь тайван байх хэрэгтэй. Одоо монголчууд гэсэн үг шүү дээ. За тал нутаг, их тал нутаг сайхан амьдрах юм. Их дэлхий амар тайван байх. Тэгээ энэ зорилгондоо хүрэх гэж дайцсан байна. Энэ барууны түүхчид энэ цагаан арстангууд эднэр бас нэг жоохон доош нь хийх арабууд тий. Доош нь хийх тийм юм номнууд, тийм статья ажлууд байдаг эрдэм шинжилгээний. Энэ монголчууд цэргийн тоогоороо дийлсэн тий. Тэд нэр хідэн тэр мумаараа орж ирээд биднийг яас. Тийм биш. Ерөөсөө монгол хүн тухайн үед монгол баатар айхаа сайдгүй байсан. Энэ амар том хүчин зүйл. Айхаа сайдгүй. Яагаад вэ? Айвал би дахиад төрнө. Тэгэхээр тэр нөгөө айцгүй баатар чинь мэдээж ирэх үхэхгүй хичээн шүү дээ. Тэгэхдээ яалчгүй юмд тэр монгол хүний кодонд байна шүү дээ. Нөгөө дайсны талынх нь амь тэмцэж байлддаг гэсэн байхгүй. Тэгэхээр энэ хоёр нөгөө психологийн хоёр юу гараад ирж байна. Хүү энэ харагдаад байна. 23 дугаарын номын нэгэд харан гэхэд Наполеон Бонапартын зураг байж байна. Тий. Энийг яагаад? Наад чи айгүй ингийн. Энэ Наполеон чинь тэр 1000 одоо 200 жилийн өмнө 1800 7 онд илүү 8 онд хэлсэн үг нь байдаг байхгүй. За. Тэгээ Монгол тэр их хааны довтлогоо тэгээд одоо энд байна л да. Хааны довтлогоо гэдэг чинь нөгөө Батхан Сүвэдэ Баатар хоёр чинь Европ руу дайрсан шүү дээ. За. Тэгэхэд тухайн үед бүх эрдэмтэд одоо энэ цагаан арстангуудыг хэлбэг цагаан арстан гэж хэлдэг. Энэ Европын ихэнх нь 90% бүдүүлэг, өөдгөө вайг, өмхий монголчууд гэж бичсэн байдаг байхгүй. Тэгээд маш их олоолаа орж ирээд биднийг ялчаад байсан юм а гэж бичсэн байдаг. Тэгэхэд Наполеон тэгж хэлээгүй байдаг. Монголчуудын довтлогоог ямар нэгэн бүдүүлэг довтлогоо гэж бодож болохгүй. Энэ нарийн төлөвлөлөөд тэр Европын дайчдаас, Европын хайрмуудаас хамаагүй илүү төвшний хайран байсан юм а. Та нар андуураад биш үү? Одоо гудамжны яриагаар хэлэх юм бол гудамжинд хоёр хүн амжихгүй шүү чи. Одоо чи намайг зодвол амжихгүй шүү гэж хэлдэг сте монгол хүн. Нэг балиар үгээр чулууддаг сте. Амжихгүй шүү чи. Би уул мундаг шүү гэд. Яг энэ Наполеон ч тэгж хэлсэн байдаг байхгүй. Монголын тэр довтлогоо бол та нар бол тухайд амжаагүй маа. Та нар чадаагүй маа. Энд нарийн төлөвлөлт бодсон. Ямар ч сан цагаан арстангууд монголчуудыг одоо бол тэр барбариан гэдэг байхгүй. Тийм. Хоцорсон хэрэг байхгүй нүүдэлсэн өөдгөө тийм хүмүүс одоо нэгс монголчуудыг тэр чигээр нь тэгж ойлгодог юм шүү дээ. Тэгэхэд яг жинхэнэ тийм мэрэгэн мундаг хүмүүс чинь эсэргээр ойлгоцсон байдаг. Наполеоны үг өгдөг шүү дээ. Их тайвныг тогтоохын тулд дайн хийнэ. Яг эн чинь манай их хаан өмнө хамаагүй өмнө хэдэн зуун жилийн өмнө хэлж ирсэн үг байна. Сайхан их тайван дэлхий дээр их тайвныг тогтооё. Тэгтээ эхлээд байлдах юм байна. Дайдах юм байна. За ойлголоо. За энэ жиг таны комикс нь Америкийн комиксийн стандартаар хийсэн байна тий? Тий. За ямар стандарт байд юм бэ? Гэхдээ одоо янз шүү дээ. Японууд Америкийн стандартаас өөрөөр хийдэг. За. Яг энэ стандарт үнэн. Өөрөө бол айгүй сайн харж штэ яг энэ Америк стандарт. Тэгэхээр Америкийн комикс 1887 оноос хойш 87 онд анхны комикс гарсан гэж түүхэндээ бичигдсэн байдаг. 1887. Ч одоо 150 жил болсон бооз. Тэрний өмнө бас гарч ирсэн байж магадгүй л дээ. Тэгтээ түүхэндээ тэгээ бичигдсэн байдаг. Тэгээ Америкт комиксыг маш айгүй сайн хөгжүүлсэн байдаг. Альва Америкийн кино гэл Spider-Man, Batman, Superman гэл сүртэй кинонууд байдаг шүү дээ. Эхлээд комикс нь гарсан байдаг. Тэгээ дараа нь кино нэгтгэдэг. Ийм зарчимтай.
Тийм учраас би яг хуу Японы мангагаар нэг явах гэснээр Францууд бас дэлхийд тэргүүлд юм билээ комиксаар. Тэгээ Францын комиксуудыг би нэг сайн танилцаагүй байсан. Яг би их хааны тухай комиксууд байдیں۔ Францд. Тэрнтэй бол би танилцсан. Тэгэхдээ тэр 1991 онд гарсан комиксууд. Тэг 3 комикс байдیں۔ Францд. Тий, Франц. Чингис хааны тухай. Оо. За тэгээд тэр комикс яасан бэ гэсэн чинь нөгөө судалгаагаа айгу муу хийсэн байдаг байхгүй. Францчууд. Нөгөө бүртээ маань чээж нүцгэн хөөгдөд. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл ер нь тэр хувцс сунар байж байгаад тэр францчууд монголчуудыг индианчууд байсан гэж ойлгосон бид. Нэг индианчууд нэг жоохон хөрхи ингээл гүүгээл нэг чээж нүцгэн ч юм уу ингээ гүүгээд идэг байсан багталтаа тэр францчууд мэдэн шүү дээ тэр Америкийг очиж эзэлсэн шүү дээ францчууд. Тэгэхээр энэ монголчууд нэг индианчууд байсан юм шиг байна гэд бүртэйг чээж нүцгэн гэдэг. Тэр нэг дөрмцлох гэж оролдоогүй болоо. Зүгээр мэдлэг нь л тэр биш шүү дээ. Байгаль мөндөөгүй шүү дээ. Тий. За дараа нь би бас комикснуудыг судалсан. Америкчууд 2012 онд Чингис хааны тухай комикс гаргасан. За мэдээж царай амуутай монголчууд бүгд тэнд нэг царай бүртээ гэдэг нэг царай амуутай охин гүгээд идэг. Тэмүүжингээд яасан ч царай амуутай юм аа. Тэмүүж. За нөгөө жамуух нь бас нэг царай амуутай давар шүү. Айгу тэгж хийсэн бэ тийм. Тэгээд тэрүүн дээр бас 0. Ер нь ямар ч Монголын ах ууг мэдэхгүй те ингээд дураараа хийсэн. Нөгөө өөрхий Тэмүүжин маань Бихтрийг нэг юу ялаа шүү дээ. Ам хөнлөөлөө шүү дээ. За түнгуудаа өөлийн их орилоостой чарлаастай. Зайл. Түнгууд нөгөө Тэмүүжин яваастай. Тийм байгаагүй байхгүй. Монгол эмэгтэй хизээч орилж харалдгүй байхгүй. Маш товч өгөөр насан туршид үлдцтэй хэр ингэ тайван аргаар тайлбарладаг. Би энэ дээр бүр ингэ дурдсан байт. Өмнөх үг дээр. Тэр бүгдийг би нэг үзээд харцсан болохоор энэ дээр би ингэ дурдсан байт. Энэ өвлөн одоо Алангуа гэд юу вэ шүү дээ. Тэр чи Алангуа 4 хүүдээ хоорондоо муудалцсан 4 хүүдээ ив нэгдлийн тухай маш тайван аргаар тайлбарлсан байдаг шүү дээ. Нэг сумыг хугаллаа. За та нар юм. Тэгээд хатаг сумыг за та нар тэг яамар вэ? Энэ хорвоод цаашаа ач төрчтэй амьдрмаар байна уу эсвэл ингээд байхгүй болмоор байна. Тэгээд тэд ойлгосон биз дээ. Ах トゥ дөрөв. Тэгээд тэрнээс хойш дандаа эмнэгдэлтэй явсан гэдэг. Тэгэхээр тэр Америкийн комикс, дараа нэг Японы 3 комикс байсан. За нэг нь болохоор нэг юм сонин зурагтай ингэж нэг үсэрч хараадаг. Тэрийг би ерөөс үзэх юм биш. За энэ бол зөвхөн нэг тийм стил. За тэр нэг аятайхан зурсны комикс. Тэгс чинь нөгөө манай их хаан чинь нөгөө метал рок хөгжмийн усуд байдаг шүү юм уу. Тэгэл уурлаад толгой чавчаал, гашгачаал, байлдаал, их мундаг байлдах юм, их мундаг морь унах юм. Тэгэл зүрээс ингээл бүгдийг наалдаг, хятдаг. Тэгээ хажууд нэг нүдгүү найз нь лаквадах юм тэр нөгөө Сүвэдэ Батар болт. Ямар ч хэрцгий. Тэгэл ерөөсөө тэнд бүгдийг наална. За тэгээд дахиад нэг комикс байсан. Тэр нь арай гайгүй. Тэгтээ бас ингээд экшн байхгүй одоо нэг үйл явдал байхгүй. Нэг хідэн буу алсан хүмүүс. Нөгөө тойрол хантаал ямар ч их юм ярихын тэгэл яриалахын ярьсаар угаал дууссан. Тэгэл би бодсон. За энэ Монголын түүхийг монгол хүн л хийх юм байна. Ерөөсөө л ийм юм байна гэдэг. Тэгээ би энэ эркэ зураачтай их баяртай явдаг л да. Тэгээ эркэгээр дуудаад за хоёулаа та ингээд энэ бүгдийг одоо болио. Энийг ингээ өөрчлөё. Тэр комикснуудыг бүгдийг би энэ эркэ зураачтай уншуулахгүй юу? Тэгээ манай эркэч яах вэ өрхий зураг талаас болохоор бас энэ чих ухаалга хамаагүй муулахгүй. Энэ юм сайн юмнууд байна. Ахаа гэдэг. Руу тий сайн юмнууд байна. Гэтэ ямар ч одоо энийг залууг л яриад байна л да. Тэгээ энэ айгүй их ном уншина. Түүх айгүй сайн бий. Тийм учраас энэ зураачтай хамгийн гол нь нөгөө карандаш шүү дээ. Карандаа нь гарцвал одоо киногоор ярих юм бол хар цагаан кино авцсан гэсэн үг. Хар цагаан кино. Тэгээ дараа нь мөнгө бусдын нь бол хийж болно шүү дээ. Тэгээ би энэтэй энэ Эркэтэйгээ энэ комиксыг хийж суух хугацаанд их юм ойлгосон. Энэ зураач нар гэж ямар хүнд хэцүү байдیں۔ Тэ. Таны уншигчд хэндээ зориулсан юм байна. За энийг би бас яг хариулахад амархан байна л да энэ хүүхдэд зориулсан.
дэлхийн бүх хүүхэлдийн кино бүгд 100% том хүн зориулж идэг. Одоо жишээлбэл кунфу панда гэж байдаг шүү дээ. Кунфу панда ч вэ нүү, Мулан ч вэ нүү, эсвэл нөгөө Toy Story гэх нэг юм тоглоомнуудын түүх гээл те. Энэ хүүхэлдийн кинонууд гэдэг шүү дээ. Үнсгэлзэн ч вэ нүү, Синдерелла гэл бүгд том хүн зориулж идэг. За яагаад? Энэ нөгөө Америкээс гаралтаалт. Нөгөө хүүхчин хүүхэлдийн киногоо үзэхэд эмээ өвөө, ээж аав, ах дүүгээ дагуулж ордог байхгүй. Тэр хүүхэд. За. Тэгэхээр тэр кино театрт орсон тэр ээж аав нь одоо жишээлбэл би ач охинтойгоо ч юм уу эсвэл охинтойгоо кино театрт ороод унтаад байвал хэцүү үсттэй. Тэр нэг юм хүүхэлдийн хүүхдэд зориулсан юм гараад байвал хэцүү. Тийм үү? Тэгэхээр энэ бүх хүүхэлдийн кино Оросын ч байна, Хятадын ч байна, Японы ч байна, Америкийн Голливуудын ч байна, Франц, Италих ч байна. Дандаа том хүн зориулсан. А тэгтээ тэр чин давхар хүүхдэд ботцсон байдаг. Хамаагүй алга гарахгүй шүү дээ. Тийм учраас бүгд том хүн зориулсан байдаг. А тэгтээ хүүхд үзэхэд ямар ч асуудалгүй хүүхэлдийн кино байдаг. А тэгтээ зарим нэг хүүхдэд зориулсан хүүхэлдийн кинонууд байдیں۔ Control ID гэдэг чинь цаана утга учир нэг сүртэй байхгүй. Тэр нь одоо жишээлбэл Том and Jerry, эсвэл Mr Bean гэх хүүхэлдийн кинонууд байдаг шүү дээ. Тэд нар бол нэг тийм утга учир нь санаа оноо нь болохоор учиргүй мундаг биш. Тэд нар бол хүүхдэд зориулсан. Гэхдээ тэд нар нь голцоо сериал гэдэг. Би нөгөө цаг 30 минутын 2 цагийн хүүхэлдийн кинонуудыг хэлээд байна л да. Тэд нар дандаа том зориулсан. Тэгэхдээ бас хүүхдэд үзэж болохоор ингэж хийсэн. Тийм учраас би энэ комиксыг одоо манай найз нар энийг уншичаад юу гайхдаг. Сайн чи нэг том хүн зориулсан юм хүүхдэд зориулсан. За. Тэгэхээр би хариулт хүүхдэд зориулсан. Тэгтээ чамд ч гэсэн. Харин тийм баха. Би ингэж энэ комиксыг би унших хэмжээний хүн биш. Би чинь том хүн шүү дээ. Аливаа хүн чинь тэгж бодно шүү дээ. Тэгээ эхнээс нь ингэж үтсээр гоод би нэг тусдал нь уншижсэн шүү. За тэгээд Монголд энэ нэг яаж уг чав байна юм. Гэхдээ энэ ингэсэн шүү дээ. Одоо Үлзэбаатар руугаа түүхч байдаг. Одоо миний хайртай ахалтай Үлзэбаатаргаа их өндөр хүлээж авсан. За. Тэгээ надад бүр гаруй ирсэн. Их сайхан ном болсон байна гэдгсэн. За хин Чингис хаан мужийн чулуунгаа бас үнэлсэн. Академи шүү дээ. Их дайггүй сайн ном болсон байна гэж хэлсэн. Дараа нь Хүрлбаатаргаа яруу найрагч байдаг шүү дээ. Хүрлбаатаргаа бүр над дээр ирж бүр гараа бариад их хайтайхан ном болсон байх шүү. Баяр хүргэе гэж хэлсэн. Тэгээ Хүрлбаатаргаа бүр тэрнээс гадна би чиний хичээл чинь суумаар байна гэсэн. Тэгээ миний хичээл одоо Хүрлбаатаргаа одоо миний хичээл дээр суусан шүү дээ. Би бас нэг кино зохиолыг хэрхэн яаж дэлхийн хэмжээний бичих вэ гэдгийг тийм сургалт зохион байгуулалт. Хүрлбаатар ирж суусан. За тэгээд юм та энэ англи хэл дээр орчуулсан байна тий. Тэгээд орос хэл дээр орчуулав. Яг орос хэл дээр байгаа. Гэхдээ би хэвлээгүй. Орос хэл дээр яг компьютер дээр бол байгаа. Байна уу? Гэхдээ арай л хэвлээгүй байгаа. Монгол англи хэл дээр бол хэвлэлцээ. Тийм хүсэл байна тий. Яг орос хэл дээр хийцэн. Ягаад би орос хэл дээр хийсэн бөгөөд нөгөө бурят манай тулгатнууд байна шүү дээ орс. Бурятууд байна, халимгууд байна. Тийм. Туваанууд байна шүү дээ. За. Тэгээ эднэр зориулаад эднэр ч өөрхий нөгөө юу шүү дээ орс хэлтэй хүмүүс шүү. Тий. Тэгээ монгол хэл жоохон мартагдсан. Одоо аргагүй шүү дээ ингээ хол өөр улсад одоо ингээд хэлийн цаана байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд эднэр чинь бас баруун нэг сая гаруй орчим хүн байгаа шүү дээ. Тийм учраас би яг орс дээр хийцэн байна. Гэхдээ нэг бололцоо гарвал тэднэртэй хүрэх гээд байна шүү дээ. Би бурят зөндөө бурят найзтай. Халимагд би одоо Америкт халимгийн society-д амьдардаг байлаа Филадельфид. Тий. 94 онд би Филадельфид очиход халимгийн society гэдэг чинь хамлагмын нийгэмлэг байдаг байхгүй. Наа яг бүр төрсөн дүүшгэн хүлээж авсан шүү дээ. Би тэнцээ чинь бүр 2 өрөөнд байнтай, жордлонтой 2 өрөө, зурагттай, юутай галтгоотой, хөрөгчтэй бүх юмтайгаа нэг төгрөг төлөхгүй амьдардаг байсан шүү дээ. Чи энэ ингээ амьдар. Чи бид нэг цуснах гэдэг. Тэгээ дандаа ахмад хүмүүс л дээ алимгууд.
Галашин, Бүрхийн, хийм блөө одоо би Дамжаавга, Нямбуу гэж бас нэг юм хөгшин ах байсан. Тэд нар чинь бүгд ирэхэл гайхаал. Чи яадаг залуу бай гэл. Би Монгол юм тийм гэл. Алуу паспортоо үзүүл. Оо Монгол яг мөн байна. Тэгээд за чи энд ингээ амьдр гэл. Тэгтээ тэг яг хоо ингэдэг байсан. Тэр society-г би нэг 7 хоногт нэг удаа цэвэрлждэг. Залуу байсан би зорийн эдтэр тэр чинь 2 цагийн дотор л цэвэрлээ шүү дээ. Тэгээ нэг 100 зүлэг ногоо ургана шүү дээ. За тэдний ингээд юу яах хэвээр тий зүлгийн нөгөө хадах хэвээр ногоогийн тэгэл болоо. Тэгэл мөнгө авахгүй тухайн үед чинь тийм байранд амьдруул 5-600 доллар төлж. Тийм. Тэгэхээр нэг дээрээс нь дандаа хоолунд авчирна тэд нар чинь. Хагас бүтэнсээ өдөр болгон ирж тэнцэн нээлэг төрсөн өдөр болон тэгээ ваахан хоол ундаа. Маш тань ядамжил. Тэгээ надад тэр чинь би чинь 20 эдтэй залуу байлаа өөрхий тэнд айгуугаагч ресторан хийдэг. Тэгэл тэд нар чинь ажил олж өгнө. За чи ажил хиймэр өнө. Тийм хиймэр өнө. Чиний англи хэлийг ингэж жоохон муу. Чи сураараа заа юу гэл. Тэгээ би тэнд англи хэл үзэл. Тэгэн гудаа нэг өдөр аль унаашиж. Тэр нэг юм ажил байна гэл. Надад ажил олж өгнө. Тэгээ би тэнцээ чинь бүр даварцсан. Тэгэхээр би тэр бурятуудаа их найз туваануудаас би нэг тийм найз нөхд надад байдаг юм. Тэгтэл ялгаагүй бид нар туваануудын Сүвэдэ Бат чинь туваа гаралтай юм шүү дээ. Зэлэн хоёр. Тий. За тийм үү. 5 сая монголчууд өвөр Монголд байна шүү дээ. Тий. Тэгээ би өвөр Монголд яаж хөрөх юм бэ? Одоо би 2 жил хагас өмнө лөө хөхөд орсон. Номон далаа гэж залуу байдээ. Яг нөгөө өвөр монголчуудын номон ирээд явсан манай дуучин байгаа. Тий. Одоо миний би гар утсаад энд үлдээсэн. Тэр зураг байгаа. Битээр ч одоо ах トゥ өрсөг үйдэн штэ. Тийм үү. Би ч над дээр би манер дээр очино. Тэгээ манер хэвлүүлэх гээд тэр цензур гээд хятадд хэцүү юм байна. За. Тэгээ тэрийг хөөцөлтэй. Тэгээ бүтэж магадгүй бүтэхгүй ч гэж магадгүй. Тэгээ тэрийг хөөц. Би тэгээ хэлсэн. Бүтүүл сайн л биз. Бүтэхгүй бол ах нь гомдохгүй гэж чинь намайг их багшаа гэдэг. Их багшаа та нэг юмыг ойлгоорой. Энэ Тайваны асуудлаас болоод энэ хятад ч ингээд нэгдэх гээд байна шүү дээ ингээд. Тайван ч угаасаа л Тайван ч хятадууд л амьдэрдэг юм шүү дээ. Яг Тайваны ч хөлийн зөвшөөрсөн хитгэл орн байт. Ер нь ихэнх орн Тайваны ч хөлийн зөвшөөрөөгүй. Тэгэхээр хятадуудын зөв юм шиг байгаа. Би одоо улс төр өнөдөрт ойлоо ярих юм болий. Гэхдээ номондлаа маань хэлсэн байхгүй. Энэ Тайваны асуудлаас болоод ихааны асуудал хэцүүцээ. Тий. Одоо нөгөө хятадууд ийм зарчим яваад байна шүү дээ. Хятад хүн амьдэрдэг. Тэгэхээр ингээд ихааны ном гаргахлаар жоохон хэцүү байдаг шүү дээ асуудал. Нэг тийм бодлого яваад байгаа. Үгүй Чингис хаанаа хүндэлдэг биш үү? Хятадууд. Хятадууд муу биш. Сайн. Тий. Тэгвэл нэг тийм төрийн нэг бодлого явж байна. Нөгөө одоо хятад чи ихэнх нь хятадууд шүү дээ. Юу вэ? Монголчууд байна. Нөгөө уйгурууд байна. Тэгээд Тайванууд байна. Тэгэхээр ингээд тэр нэг уйгур монголоо нэг жоох ингээд дараад байна шүү дээ. Тий. Одоо би энийг нэг улс төр ярмааргүй л дээ. Гэхдээ бас нэг хятад хүнийг ингээд бодглохлоор зөвч юм шиг. Тэр Тайван гэдэг чинь одоо хятад нийлцэн л дээр байхгүй. Нэг юм бүрэн болвол тэгэл цаашаа хөгжих хэрэгтэй юм шиг байна. Гэхдээ дахин хэлцээд энэ улс төр лөө ингээд би яваа орчлоо. За сайн баяр. Энэ цаг нэ дууслаа. Ийм хурдан. Тий, энэ чинь нэг. За тэгээд та энэ нэвтрүүлгийн дуусчихад нь шууд өгөө хэлээрээ монголчуудаа. За энэхэн камер руу хараад монголчуудаа шууд өгөө хэлээрээ. За одоо сая уул юм ярьлаа. За нэг юм би нэг юм комикс ном гаргалаа. Одоо номын дэлгүүрүүдээр зарж байгаа. Тэгээ миний комик ном бол 100%, 99 биш те, 90% биш. 100% монголчууд бүтээсэн. Тэр өмнөх комик чинь солонгосон бүтээсэн тийм ээ. Тэгээ ерөнхийдөө бол жоон хэцүү комик л та. Тэгэхээр энийг салгаж үзээрэй. Салгаж ойлгож салгах хэрэгтэй шүү. Тэгтээ ингэж л одоо ийм үгээр л дуусгая да. За баярлалаа шүү. За эрхэм хүндэт үзэгчдээ та бүгд Eyes Low Bling нээлттэй ялхан сүлэг үзлээ.
студид Батлал Багдаев сэтгүүлч Ажаллав. Өнөөдөр зоочин маань Даш Зөвгийн сайн баяр уран зохиолч баялаа. За дахин уулзтраа баяртай. Дараа ирээрээ ах би. Ирнэ.